За нэг мэдээллийн чанартай зүйл хуваалцъя. За сүүлийн үед гадуур явж байгаа заруудыг харахад IELTS-ийн оноо шаардахгүй, өөр ямар нэгэн шаардлага байхгүй ийм сургуулиудын зам маш их явж байна. За тэгэхээр одоо Канада байна уу, Ирланд байна уу? За ийм гадагшаа одоо англи хэлтэй улсуудад ямар нэгэн шаардлага байхгүй ийм сургуулиудын зар их явж байна. За энэ бол бид нар анхаарах юм том тохио гэсэн үг. Ягаад тэгэхээр тухайн сургууль үнэхээр сайн сургууль байгаад таныг сургах хүсэл сонирхолтой байвал танаас тодорхой хэмжээний шаардлагууд тавигдана. За англи хэлний IELTS-ийн оноо ядаж нэг 6 оноо ч юм уу шаардна гэсэн үг. Тэгээд цаашлаад бас тийм ээ одоо суур одоо тодорхой хэмжээний үр дүнгууд, суур боловсролтой холбоотой үр дүнгуудыг бас тодорхой хэмжээний харна гэсэн. За иймэрхүү зүйл ерөөсөө юу ч харахгүй байна гэдэг бол тухайн сургууль бол одоо тухайн улстай нөгөө rank гэж бид нар ярьдаг тийм төвшин маш бага. За үйл ажиллагаа нь бол одоо хүн сургах гэхээсээ илүү одоо тухайн хөгжилтэй орныхоо одоо нөхцөл байдал таалцсан зөвхөн одоо виз хадгалах юм уу тийм виз ингэж барих ийм зорилготой. За очоод харангууд баахан барьцлууд ч юм уу одоо юу гэдгийг одоо өөр ямар нэгэн тийм ээ манайх шиг юм хөгжил буруу улсын иргэд сууж идэг. Тэд нар илүү одоо ажиллах сонирхолтой ч юм уу эсвэл зардлаа төлөх сонирхолтой. Энэ сурах environment орчин ерөөсө бүрдээгүй юм бидэг. Тэгэхээр ийм сургуульд очоод хүн ер нь сурах хүсэл төрдөггүй. Тийм учраас бид нар анханасаа сургуулаа сонгохдоо надаас тодорхой хэмжээний шаардлага шаардсан тийм ээ намайг сорьсон. Миний англи хэлнийг академик түвшинд болох гэж сорьсон. Ийм сургуулиудыг сорьж тийм ээ одоо сонгож авах нь бол илүү зүйтэй. Ягаад гэвэл намайг сорьж, намайг сургаж штэ. Тэгэхээр бид нар IELTS-ийн шалгалтанд бэлдэж байхдаа англи хэлээ сайжруулж байхдаа тухайн академик орчинд сураад очоод сурахтаа бол бэлтгэгдэж идэг. За тийм учраас энийг бас одоо сүүлийн үед одоо маш сайн анхаарах хэрэгтэй гэж харж байгаа.